Өрхийн санхүүгийн зорилгодоо хүрэхийн тулд та яг одооноос төлөвлөж түүнээ байнга мөрдөрэй. Мөнгөний мод зоригтод суурь нэвтрүүлэг. За даваагаргийн тэглэг шууд хөтөлбөртэй хамтдаа байгаа сонсогчдаа бүхэндээ баярлалаа. За яг одоо гэр бүлийн санхүүгийн боловсрол зориулсан мөнгөний мод шууд нэвтрүүлэг хүрэхэд бэлэн болсон байна. За өнөөдөр бид төлбөрийн системийн хяналт зохицуулалт гэсэн сэдвээр сонсогчдаа бүхэндээ мэдээлэл зөвлөгөө хүргэн. За нэвтрүүлгийн студид Монгол банкны төлбөр тооцооны газрын хяналт зохицуулалтын хэлтсийн захирал Гарид хүрэлцэн ирсэн байна. За нэг сонсогчдоо өмнөөс энэ оройн мэндийг хүргэн дэвшүүлье. Сайн байна уу. За тэгэхээр төлбөрийн системийн хяналт гэж охин юу вэ гэдгээс хоёлаа хамтдаа сонсогчдоо мэдээлэл хүргэж нэвтрүүлгийг эхлүүлэе гэж бодож байна. Төлбөрийн системийн хяналт гэж охин юу юм бэ? За төлбөрийн системийн хяналтыг эхлээд ярихаас өмнө төлбөрийн систем гэж юу вэ? За төлбөрийн системийн одоо талаарх ойлголтыг бол сонсогчдод эхлээд хүргэсэн зүгээр болов уу гэж бодож байна. За төлбөрийн систем гэж бол дөрвөн одоо зүйлийн нэгдлийг бол хэлж байгаа ойлгодог. За нэгдүгээрт нь бол мөнгөн хөрөнгийг одоо шилжүүлэхэд оролцож байгаа төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч банкуд, за банк ус санхүүгийн байгууллагууд, за шинэ дэвшилтэт технологи суурилсан финтек компаниудыг бол ойлгодог. За хоёрдугаарт нь бол төлбөр тооцоог одоо дамжуулахад ашиглаж байгаа одоо техник, технологийн дид бүтцээ одоо системүүдийг ойлгодог. За гуравдугаарт нь бол төлбөр хийхэд ашиглаж байгаа төлбөрийн хэрэгслүүдийг бол ойлгодог ба. За дөрөвдүгээрт нь бол эдгээр одоо үйл ажиллагаа зохицуулсан хууль тогтоомж, за дүрм журам заавруудыг бол ойлгодог байгаа. Тэгэхээр эдгээр дөрвөн одоо энэ цогц нэгдлийг бол төлбөрийн систем гэж ойлгож байгаа. За төлбөрийн аливаа улс орны одоо эдийн засаг санхүүгийн системийн одоо хөгжил одоо түүний доктортой байдалд бол байдаг нэг гол шалгуур одоо хэмжүүр нь бол одоо тухайн улс орны одоо төлбөрийн системийн найдвартай тасралтгүй ажиллагаа байдаг. Тэгэхээр одоо төлбөрийн системийн талаар бол Америкийн нэгдсэн улсын төв банкны ерөнхийлөгч Алан Гринспен 2007 онд нэг хэлсэн үг байдаг л да. За энд бол хэлэхдээ бол одоо хэрвээ одоо төлбөрийн системд одоо халдлага өртөх юм бол Америк нэгдсэн улсын одоо эдийн засагт одоо хүндрэл гарна одоо эдийн засгт зогсох одоо саатах одоо болно. Одоо яагаад гэвэл банкуд бол мөнгө хөрөнгийн шилжүүлэг одоо төлбөр тооцоогоо гүйцэтгэх боломжгүй болсноор бол иргэд одоо бизнес эрхлэгч маань одоо мөнгө хөрөнгө шилжүүлэх боломжгүй одоо хоорондоо бартер юм уу одоо амлалтын бичиг одоо найтгаас өөр аргагүй болсноор бол одоо улс орон даяар бол эдийн засаг бол шууд хөдөлгөөнгүй зогсон байдалд орно гэж одоо ингээд тайлбарсан байдаг. Тэгэхээр одоо иргэд харилцагчд маань одоо мөнгө хөрөнгөө бол төлбөрийн системээр дамжиж өөр хоорондоо одоо солилцоонд орж тухайн одоо эдийн засгийн эргэлтэнд орсноор бол одоо төлбөрийн системийг бол тухайн эдийн засгийн одоо хурдны зам гэж бол нэрлэдэг байна. За Монгол улсын одоо үндэсний төлбөрийн систем бол үндсэндээ бол гурван ерөнхий одоо сувгтай. За нэг эхний сувг нь бол 3 сая хүртэлх төгрөгийн буюу одоо жижиглэнгийн гүйлгээ хийдэг систем. За хоёр дахь систем нь бол 3 сая төгрөгөөс дээш буюу одоо их түнтэй гүйлгээ банк сүлжээ систем. За гурав дахь нь бол картын систем гэж гурван үндсэн системээс ажиллаулдаг. За Монгол банк бол энэхүү гурван системийг бол удирдан зохион байгуулж одоо хэлтийг нь бол хуулиас үлээсэн үүргийнхаа дагуу зохион байгуулдаг байна. За төлбөрийн системийн хяналт гэж бол одоо төлбөр тооцооны системүүдэд одоо хяналт шалгалт хийх, за үнэлгээ өгөх те. За шаардлагатай үед бол одоо өөрчлөлт оруулах замаар бол одоо үндэсний одоо төлбөрийн системийн найдвартай одоо үр ашигтай одоо ажиллагааг бол одоо хангацсаар бол одоо үндэсний мөнгөнд тэмдэгт одоо төгрөгт одоо итгэх олон нийтийн итгэл одоо санхүүгийн одоо доктортой байдалд бол дэмжлэг үзүүлдэг байна. За өөрөөр хэлбэл одоо төлбөрийн системийн хяналт нь бол одоо төлбөрийн системийн одоо ирээдүйд учирч болзошгүй эрсдлийг одоо харж тодорхойлж за ингэснээр санхүүгийн хэрэглэгчдийн одоо эрх ашгийг хамгаалах за санхүүгийн зах зээлийн одоо дид бүтцийг одоо дид бүтцийн үйл ажиллагааг бол дэмжих хөгжихэд бол дэмжлэг болох тийм зорилготой л гэсэн. За иргэд олон нийтийн бас нэг сонирхолтой зүйл бол төлбөрийн системийн хяналтыг хийхдээ жохом одоо ямар үйл ажиллагаа хэрхэн яаж хийгддэг вэ гэдэг бол бас их иргэдийн сонирхолтой асуудлуудын нэг болоо гэж бодож байна. За Монгол банк нь бол
төлбөрийн системд хяналт шалгалтаа хийхдээ бол үндсэндээ бол 5 үндсэн хүрээнд бол хамарч хийдэг. За нэгдүгээрт бол оператор болон оролцогчдын бол үйл ажиллагаанд хяналт тавьдаг, хяналт шалгалтыг хийдэг. За хоёрдугаарт нь бол оролцогч болон операторуудын одоо ашиглаж байгаа систем, одоо түүний програм хангамж аюулгүй байдалд бол хяналт шалгалт тавьдаг. За гуравдугаарт бол Монгол банкнаас одоо төлбөрийн хэрэгсэл гаргах, төлбөр тооцооны үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл бол дүгнэлтийг бол гаргаж чаддаг байгаа. За дөрөвдүгээрт нь бол төлбөрийн системийн үйл ажиллагаанд одоо ашиглаж байгаа, хэрэгжилж байгаа гаргасан одоо эрх зүйн баримт, дүрм журмуудыг одоо хэрэгжилт энд бол хяналт тавьдаг. За 5 дугаарт нь бол системийн тасралтгүй ажиллагаа буюу одоо онцгой байдлын төлөвлөгөө нөөц төв нь одоо хэрэг сайн ажиллаж байна үгүй байна гэдэг дээр бол хяналт шалгалт тавьдаг ба. За Монгол банк хяналт шалгалтыг тавихтаа бол эхлээд бол шаардлагатай тоо мэдээллүүдийг оролцогч операторудаас бол тогтмол хугацаанд бол хүлээж авдаг статистик тоо мэдээ. За энэхүү тоо мэдээг үндэслээд бол судалгаа шинжилгээ хийдэг. За судалгаа шинжилгээ гаргаснаар бол одоо өнөөдрийн төлбөрийн системийн өнөөгийн байдал хэр байна, чиг хандлага ямар байх вэ, шаардлагатай арга хэмжээ авах уугүй юу гэдэг талаар бол одоо дүгнэж боловсруулж гаргаж тодорхойлж гаргаж ирдэг ба. За хоёрдугаарт мөн оролцогчдын үйл ажиллагаа, оператор одоо оролцогчдын үйл ажиллагаанд бол одоо тодорхой татамжтайгаар бол тухайн одоо үйл ажиллагаанд ашиглаж байгаа эрх зүйн баримт бичиг, одоо тоо мэдээ, статистик мэдээллийг бас тогтмол хугацаанд хүлээн авч тухайн одоо үйл ажиллагаанд төлбөрийн системийн үйл ажиллагаанд Монгол банкнаас батлан гаргасан заавар журмын дагуу үйл ажиллагаа явуулж байна уу үгүй юу гэдгийг бол одоо хяналт шалгалдаг байна. За шаардлагатай тохиолдолд бол Монгол банкнаас бол газар дээр нь биеэр очиж бол оператор болон оролцогчдын маань үйл ажиллагаанд бол хяналт шалгалт хийх тийм зохицуулттай байгаа. За өнөөдөр бид төлбөрийн системийн хяналт зохицуулалт гэсэн сэдвээр ярилцж байгаа. За нэвтрүүлгийн студиуд Монгол банкны төлбөр тооцооны газрын хяналтын зохицуулалтын хэлтсийн захирал Гарид оролцож байгаа. Тийм учраас манай сонсогчдод ер нь Монгол банкнаас өөр төлбөрийн системд одоо хяналт тавьдаг байгууллага байдаг болов уу гэдэг асуултыг асуух зорж байгаа гэж бодож байна. За тэгэхээр үндэсний төлбөрийн системийн тухай хууль өнгөрсөн оны 15 дугаар сард бол батлагдсан байгаа. За энэ оны 1 сарын 1-ээс мөрдөж эхэлсэн. За энэхүү одоо хуулинд бол Монгол банк нь бол одоо төлбөрийн систем төвний одоо үйл ажиллагааг өдөртөн зохион байгуулж зохицуулж одоо хяналт шалгалтыг тавих одоо эрхтэй гэдэг тусгацсан хуулиндаа тусгасан байна. За үүний дагуу бол одоо Монгол банк л зөвхөн одоо хяналт шалгалтыг бол төлбөрийн системийн оролцогч бол операторуудад бол хийн одоо өөр одоо байгууллага бол хяналт шалгалт хийх байхгүй. За мөн энэ хуулийн дээр бол мөн Монгол банк нь бол нийт төлбөрийн системийн холбогдлолтой одоо 11 төрлийн зөвшөөрлийг олгохоор одоо зохицуулсан байдаг. За жишээ нь бол төлбөрийн үйлчилгээ гаргах, төлбөрийн хэрэгсэл гаргах тий. За тэгээд цахим мөнгө гаргах. За тэгээд төлбөрийн үйлчилгээтэй хамаарал бүхий этгээдийн үйл ажиллагаа эрхлэх гэх мэт одоо 11 төрлийн зөвшөөрлийг бол олгож байгаа. Тэгэхээр энэхүү зөвшөөрлийг бол одоо зөвшөөрлөсөн этгээд маань бол одоо Монгол банкны дээр батлан гаргасан хууль одоо журам болон одоо үндэсний төлбөрийн системийн тухай хууль заасан одоо бүрдүүлэх баримт материалыг бүрдүүлээд одоо тавьсан шаардлагуудыг бол хангаад одоо Монгол банкнд ирүүлсэн тохиолдолд одоо Монгол банк тухайн ирүүлсэн материалыг судалж үзээд шаардлага хангасан тохиолдолд бол одоо уг зөвшөөрлийг бол одоо хуулийн этгээдэд олгож байгаа. За зөвшөөрлөгөд ярьсан чи ер нь зөвшөөрөл авах хүсэлт гаргагч ямар шаардлагыг хангасан байх ёстой гэдэм бэ? Зөвшөөрөл гаргахыг шаардсан шаардлагыг бол үндэсний төлбөрийн системийн тухай хуулинд тодорхой заасан ба. Тэгвэл холбогдох зөвшөөрлүүд маань бол өөр онцлогтой байгаа. Шаардлага одоо бүрдүүлэх баримт бичгүүд бол тэгэхээр үндэсний төлбөрийн системийн тухай хууль бол бүрдүүлэх баримт бичгийг бол тодорхой заасан байгаа. Харин Монгол банкнаас гаргасан одоо холбогдох журмуудад бол яг зөвшөөрөл хүсэж байгаа этгээдэд бол тавигдах шаардлагыг бол наривчлан заасан байгаа. За энэ талаар бол одоо Монгол банкны вебсайтад одоо ороод төлбөрийн системтэй холбоотой эрх зүйн баримт бичиг гэсэн одоо цонхоор бол орж та бүхэн одоо иргэд хууль этгээдэд одоо танилцах бүрэн боломжтой байгаа. За түрүүн бүтээний тэгээд зөвшөөрлийг бол шаардлага хангасан тохиолдолд одоо Монгол банкнаас олгож байгаа. За зөвшөөрлийн хугацааны хувьд бол хуулиараа зааснаар бол баримт бичиг бүрдэл нь одоо бүрэн болсон тохиолдолд бол 60 хоногийн дотор бол Монгол банк шийдвэрлэж хариу өгөх ёстой. За харин бол
анхны материал ирүүлснээс хойш одоо буцаж болно. Одоо эхний ирүүлсэн материал одоо шаардлага хангах тохиол Монгол банк судалж үзээ шаардлага хангахгүй бол энийгээ сайжруулж эрийгээ одоо өөрчлөлт оруул гэдээ буцаах тохиол гард болно. Тэгсэн тохиолдолд анх ирүүлсэн материалаас хойш бол 180 хоногийн дотор одоо хуулиараа зассан хугацаанд одоо тухайн зөвшөөрлийг олох тийм залттай байгаа. За түрүүн битэр яриан дээр гарсан Монгол банкнаас өөр одоо газар бол ямар нэгэн хяналт тавьдаг байгууллага байхгүй. Монгол банк бол хяналт тавина гэсэн. Тэгвэл бусад арилжааны банкуудын өөрийн хэрхэн ямар оролцоотой байдсан бэ гэдгийг бас тайлбарлая. Тэгэхээр бусад арилжааны банкудаас төлбөрийн системд оролцогч хэлбэрээр байгаа гэсэн үг. Тэгэхээр одоо Монгол улсын одоо түрүүний миний хувьд дурдсан 3 системэнд бол 14 банк байна. Монгол улсын арилжааны 14 банк. За сангийн яамны төрийн сангийн газар. За мөн одоо үн цаасны төвлөрсөн хадгаламжийн төв арилжааны төлбөр тооцоо. За мөн одоо Mobi Finance одоо банк санхүүгийн байгууллага ингээд оролцогчоор одоо холбогдсон байна системд. Тэгэхээр эдгээр одоо оролцогчдын үйл ажиллагааг л одоо бид Монгол банк бол хяналт шалгалтаа тавьж яг хууль журмынхаа дагуу ажиллаж гэнэ үгүй юу, стандартаар ажиллаж гэнэ үгүй юу гэдгийг шалгадаг гэсэн үг. За банкны хяналт төлбөрийн системийн хяналт хоёрыг юугаар ялгаатай байд юм бэ? За банкны хяналт шалгалт болвол одоо тухайн банкны одоо яг үйл ажиллагаа, санхүүгийн үйл ажиллагаа, ялангуяа одоо санхүүгийн тайлан баланст тулгуурсан одоо хяналт шалгалт байдаг. Ерөнхийдөө цогцоор нь авч. За төлбөрийн хяналт шалгалт бол тухайн банкны төлбөрийн систем болон түүний харилцагч оролцогч нар төлбөрийн системийн одоо мөрдөж байгаа эрх зүйн одоо баримт бичгийг бодвол одоо Монгол банкнаас баталсан заавар журмын дагуу явуулж гинэ үгүй юу гэдгийг цогцоор нь одоо хардаг л шалгалт арай банкны хяналт шалгалтаас ялгаатай зүйлтэй. За саяхан бол Монгол банкнаас үндэсний захим гүйлгээний төвийн системээр дамжих за гүйлгээний дээд хязгаар бол 3 сая төгрөг бол шинжлэгдсэн. За үүний ач холбогдлыг манай сонсогчдод одоо тайлбарлахгүй. Тэгэхээр сая өнгөрсөн энэ оны 10 сарын 10-наас бол Монгол банкнаас цахим төлбөр тооцоо айныг бол зарлж одоо 2 сарын хугацаанд хэрэгжүүлж байгаа. Тэгэхээр тус айны хүрээнд бол Монгол банкнаас бол үндэсний цахим гүйлгээний төвөөр дамжигдах одоо гүйлгээний дээд хязгаар 1 сая төгрөг байсныг бол 3 сая төгрөг болж одоо нэмэгдүүлсэн байна. За энэ нь бол одоо бэлэн бус төлбөр тооцоог хөгжүүлэх одоо дэмжих одоо Монгол төв банкны одоо бодлогын шийдвэр байсан. За ингэснээр бол иргэд харилцагчд маань бол 3 сая төгрөг хүртэлх дүнтэй гүйлгээг бол одоо өдөр бүр 24 цагийн турш одоо төрийн шуурхай найдвартай одоо гүйцэтгэх боломжтой болж байна гэсэн үг. За ингэснээр бол одоо Монгол улсад одоо цахим төлбөр тооцоо хөгжих одоо эдийн засгийн мөнгөний эргэлтийн хурдыг бол нэмэгдүүлэх хурцсах одоо чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа. За иргэд олон нийт маань ер нь яг энэ захим төлбөр тооцооны талаарх мэдээлэл ер нь хэр байна вэ? Ер нь мэдээллийг жишээлбэл хэрхэн яаж олж авах вэ? За иргэд аж ахуйн нэгжүүд хэрвээ төлбөрийн системийн талаар үйл ажиллагаа хэрэн яаж явагддаг гэдгээр Монгол банкны вебсайт руу одоо юу яаж болно хандаж мэдээлэл авч болно. За мөн сая одоо аяны хүрээнд бол манайх энэ одоо зөвшөөрөлтэй холбоотой Монгол банкнаас эрх зүйн зохицуулалттай холбоотой одоо энэ 4 дахь өдөр Монгол банкн дээр бол нэг сургалтыг зохион байгуулах гэж байгаа. За энэ сургалтанд бол иргэд аж ахуйн нэгжүүд бол нээлттэй. Тэр энэ одоо сургалтаар бол одоо Монгол банк яг зөвхөн төлбөрийн системийн үйл ажиллагааг хэрхэн хянж зохион байгуулж эрх зүйн зохицуулалт явуулдаг гэдэг талаар бол мэдээллийг одоо авах боломжтой байгаа. За үр дүнтэй төлбөрийн системээр хэр удаан гүйлгээг дамжуулдаг гэсэн асуулт бас ирсэн байна л тэр нь. За их дүнтэй төлбөр тооцоо буюу одоо 3 сая төгрөгөөс дээш дүнтэй одоо системийг бол банк сүлжээгээс нэрлэж байгаа. За Монгол банк энэхүү системийг бол 2009 онд анх нэвтрүүлсэн байдаг. За энэхүү системийг энэ онд бол Монгол банк шинжилэн сайжруулж 2 дугаар хувилбарт бол бүрэн шилжүүлээд байгаа. За энэхүү одоо систем маань бол одоо ажлын өдрийн 9 цагаас 16 цаг 30 минутын хооронд бол харилцагчдын төлбөр тооцоог хүлээн авч дамжуулдаг байгаа. За тухайн гүйлгээг дамжуулахдаа бол 1-3 секундэд л одоо бодит цагийн гормоор А банкнаас Б банк руу шилжүүлдэг гэсэн үг. За зарим иргэд аж ахуйн нэгжүүд бол одоо өөрийнхөө
одоо шилжүүлсэн одоо гүйлгээг одоо тухайн хүлээн авагч талдаа очиог болохоор одоо бухимддаг одоо уддаг одоо Монгол банкн дээр саатлаа хонлоо гэж одоо буруу ойлголттой байдаг л да. Тэгэхээр Монгол банкны зүгээс бол энэхүү систем маань одоо гар ажиллагаа байдгүй бүрэн автоматцсан. Тухайн одоо системд одоо гүйлгээ ирсэн тохиолдолд одоо 1-3 секунд бол тэр дараа төрийн шуурхаа дамжуулдаг одоо систем байна. За төлбөрийн системийн зарим тоон үзүүлэлтээ соёлоо хамтдаа дүрдээ. Дөрөв нь бол эхэнд нь ер нь төлбөрийн систем гэж юу вэ? Төлбөрийн системийн хяналт хэрхэн яаж явагддаг вэ гэдгийг хүргэж ирсэн бол одоо энэ дээр тулгуурлаа тоон үзүүлэлтийг бас дурдж танилцуулъя. За банкудаас гаргасан нийт картын тоо маань бол одоо яг өнөөдрийн байдлаар 4 сая ширхэг карт гаргасан байгаа. За үүнээс бол 1.5 сая ширхэг карт нь бол яг идэвхтэй одоо хэрэгжилж байна гэсэн таатай байна. За орон нутгийн хувьд бол картын тоо 1.2 сая ширхэг байгаагаас за 350 орчим мянган ширхэг нь бол карт бол яг идэвхтэй одоо хэрэгжилж байна гэсэн тоо байна. За банкудаар нь хэрвээ харах юм бол хаан банк бол одоо нийт одоо гаргасан картын маань одоо 60 орчим хувийг бол дангаараа эзэлж байгаа. За жишээ нь одоо картууд бас олон төрөл байгаа. T-карт, одоо Visa карт, Mastercard, UnionPay, одоо American Express гэдэг картууд. Тэгэхээр одоо T-карт бол нийтдээ 2.9 сая ширхэг гаргацсан. Visa карт бол одоо 640 мянган ширхэг, Mastercard 10 мянган ширхэг, UnionPay 425 мянган ширхэг гэх мэтчлэн байна. За картын одоо төхөөрөмж уншигч одоо төхөөрөмжийн хувьд бол нийтдээ 40 мянга орчим ширхэг картын төхөөрөмж байна. За үүнээс бол пост төхөөрөмж бол 31 мянга орчим, ATM төхөөрөмж бол 2200 орчим төхөөрөмж ашиглаж байна. За карт уншигч одоо эдгээр төхөөрөмжүүдээр бол 7.8 их 80 төгрөгийн 79.2 сая ширхгийн гүйлгээг бол яг одоо оны эхнээс өнөөдрийн байдлаар бол гүйлгээ хийгдсэн байна. За төлбөрийн одоо энэхүү картын ашиглалтыг одоо нэмэгдүүлэх нь бол одоо бэлэн мөнгөний хэрэглээг бууруулах, эрсдэл сэргийлэх гол одоо зорилготой байгаа. За тайланд хугацаанд бол нийтдээ одоо 162 ширхгийн одоо удаагийн үйлдэлээр 24.6 сая төгрөгийн одоо залилангийн гүйлгээ гаргасан байна гэж үзсэн байна. Статистик тав байна. За пост одоо төхөөрөмжөөр бол 18 удаагийн үйлдэлээр одоо 3.6 сая төгрөгийн одоо залилан. За ATM төхөөрөмжөөр 131 удаагийн үйлдэлээр 16.5 сая төгрөгийн одоо залилан. Одоо бусад одоо үйлдэлээр одоо интернетээр ч юм те 13 үйлдэлээр 4.3 сая төгрөгийн одоо залилангийн гүйлгээ хийгдсэн байна гэж статистиктаа гарч байна. Тэгэхээр энэ залилангийн одоо энэ гүйлгээ хийгдэж байгаа нь бол одоо иргэд бол өөрсдөө одоо картынхаа одоо пин код дугаарыг бол сайн нууцлах шаардлагатай. Одоо жишээ нь бол одоо шатхуун түгээх станц одоо ресторан нараар үйлчлэхэд бол пин код шууд асуугаад эсвэл карт аваа явчихдаг. Тэгэхээр иргэд одоо харилцагч хэрэглэгч маань бол энэ дээр бол өөрхийн пин кодыг одоо бусдад одоо зарлж дуудаж хэлэхгүй өөрөө бол шууд төхөөрөмжн дээр нууцаар оруулах тийм одоо сэрэмжлүүлэх хэлэх юм тийм. За дараагийн нэг асуудал бол мэдээж одоо иргэд олонний төлбөрийн систем дээр ямар нэгэн зөрчил гарсан тохиолдолд хаанд хэн хандах вэ гэдэг асуулт гарч ирдэг. Хуулийн байгууллагад хандах уу, тухайн банкнда хандах уу, аль эсвэл шууд Монгол банк руу чиг энэ банкн дээр ийм зөрчил гарлаа. Миний тэдэн төгрөгийн гүйлгээ ийм боллоо гэдэг ч юм уу гомдлууд их гардаг штеп. Үүний хэрхэн хаана яаж шийдвэр хийх юм бэ? Тэгэхээр иргэд харилцагчд маань эхлээд банктайгаа гэрээ байгуулж байгаа картын хувьд. За картын хувьд гэрээ байгуулад хэрвээ одоо ATM пост төхөөрөмжөөр илүү дутуу мөнгө одоо явуулчаад маргаан одоо гомдол гарлаа гэсэн тохиолдолд иргэн бол тухайн карт гаргаж байгуулах дээр одоо банкнда одоо эхлээд одоо гомдол гаргах хэрэгтэй, өргөдөл гаргах хэрэгтэй. За энэхүү одоо гомдлыг бол тухайн банк нь бол 1 сарын дотор одоо хилцээд шийдвэрлээд хариух хэрэгтэй. За хэрвээ одоо банк нь одоо тухайн гомдлыг шийдвэрлэхгүй одоо хугацаа алддаг ч юм уу одоо дөрөвт арга хэмжээ авахгүй бодвол одоо Монгол банкны одоо төлбөр тооцооны газарт бол одоо өргөдөл санал гомдол гаргаж болно. За ингэсэн тохиолдолд Монгол банкны зүгээс тухайн байгууллагын иргэдээ одоо гарсан одоо тохиолдлыг бол судалж үзээд хэн одоо хаана ямар асуудал байна гэдгийг бол одоо эдгэрсэн зөрчил гарсан байвал одоо тухайн банкнд нь одоо зөвлөмж өгөх, залруулах одоо тийм одоо зөвлөмжийг бол өгдөг байна. Тэгэхээр энэ бол тодорхой хэмжээний шат дараатаагаар явж штэ тийм ээ. Иргэд банк хоёрын хоорондох гэрээний харилцааны үндсэн дээр иргэд бол эхлээд ухаан харилцагч банкндаа гомдлоо гаргаад
банк ямар нэгэн тохиолдолд шийдвэрлэхгүй ч юм уу сарын хугацаа хэтэрсэн тохиолдолд эргээд Монгол банк руу дамжуулах ийм эрх байна гэсэн үг тийм ээ. Тий. За тэгэхээр өнөөдөр бид бол төлбөрийн системийн хяналт зохицуулалт гэсэн зүйлээр ярилцж байгаа. За нэвтрүүлгийн студиуд Монгол банкны төлбөр тооцооны газрын хяналт зохицуулалтын хэлтсийн захирал Гард оролцож байна. За ер нь өөр одоо иргэдийн маань олон нийтийн маань мэдчих хэвээр төлбөр тооцооны хяналтан дээр одоо өөрийн анхааралгүй байдлаасаа болж үүсдэг эрсдэлтэй зүйлүүд юу вэ? Юу юундаар анхаарах ёстой вэ гэдгийг ойлаад урьдаад нэвтрүүлгийн өндөрлөгийг хэлж байна. За яг хөө сүүлийн үед бол одоо мобайл банкаар бол гар утсаар их төлбөр тооцоо цахимжиж байна тийм. Тэгэхээр гар утсаар одоо цахимжаа одоо аппликейшн ашиглахдаа бол бас пин код нууц дугаар оруулж байгаа. Яг карттай байдал одоо тухайн утасныхаа одоо нууц пин код дугаарыг бол бусдад бас задруулахгүй байхыг одоо иргэд хичээх хэрэгтэй. За хэрвээ алдсан тохиолдолд бол гар утсаа одоо тэгэл төлбөр тооцоо мөнгө алдна гэсэн үг. Тэгэхээр энэ дээр бол иргэд их санаа сөрөмжтэй л ажид байх хэрэгтэй л гэж байна. Өөрийн одоо зүйлдээ өөрөө эзэн болж авахгүй бол ингээд одоо ямар нэгэн байдлаар санхүүгийн эрсдэлд орох халахмууд их байгаа даа шүү. Тийм учраас нөгөө пин кодынхаа дугааруудыг жишээлбэл өөрт хамгийн ойр орноороо шийд юм уу мартахгүй тулд өөрийнхөө төрсөдрийг хийлгэх холлууд байдаг шүү. Тийм учраас нууцлалын зэргийг бол хамгийн сайн хийж явах хэрэгтэй маа гэдгийг хүлээлгэн зөв байна. За баярлалаа. Тэгээд хамгийн сүүлд бас нэг зүйлийг асуухад яг нөгөө Монгол банкнаас хэрэгжүүлж байгаа хамгийн сүүлийн аяны үр дүнгийн талаар давчхан мэдээлэл хүргэж нэвтрүүлэг өндөрлөе. За Монгол банкнаас цахим эрийн цахим төлбөр тооцоо аяны 2018 оны 10 сарын 10-наас бол 2 сарын хугацаатай хэрэгжүүд одоо явж байна. Арай хаг дуусаг байгаа. Үр дүнгээ гаргаагүй. За аяны хүрээнд бол Монгол банкны зүгээс бол төлбөрийн системийн эрх зүйн зохицуудыг Монгол хэрхэн тавьдгийг финтек одоо цахим төлбөр тооцоог хэрхэн одоо дэмжиж ажиллах юм гэдэг талаар бол олон нийтэд одоо нэвтрүүлэг одоо шторк одоо өдөрлөг одоо зохион байгуулсан байгаа. За өдөрлөгийн хувьд банкудтайгаа хамтарч бас зохион байгуулсан байна. За өнгөрсөн 7 хоногт бол дижитал гарц нэртэйгээр бол арилжааны одоо төлбөрийн системд оролцогч банкудтайгаа хамтраад Монгол банк туушин зочдууд бол өөрсдөө одоо банкуд өдөрлөг зохион байгуулсан. Энэ цоц өдөрлөгийн үеэр бол банкуд бол өөрийн гаргасан бүтээгдэхүүнийхээ одоо нөхцөлийг бол урамшуулж одоо олон нийтэд таниулах, сурталчлах одоо үйл ажиллагаа зохион байгуулсан байна. За энэ түрүүн хэлсэн одоо энэ дөрөвдүгээр өдөр Монгол банкнд бол Монгол банкны зүгээс эрх зүйн зохицуулалт төлбөрийн системтэй холбоотой эрх зүйн зохицуулалтыг хэрхэн хийдэг талаар бол журам дүрм заавруудыг бол наривчлан одоо төлбөрийн системээр оролцогчд болон иргэд одоо зөвшөөрлөх хүсэж байгаа этгээдүүдэд бол нэлээд сургалт зохион байгуулж байгаа гэдгийг бол. За баярлалаа. Тэгээд бидний сонсож байгаа сонсогчд маань, үзэж байгаа үзэгчд маань хувь хүмүүр бүгдээрээ санхүүгийн боловсролын мэдлэгтэй байхын тулд өөрийн гэсэн одоо харилцагч банкудаараа альсвал одоо санхүүгийн боловсрол олгож байгаа бүхэл байгууллагаар дамжуулаад өөрийнхөө санхүүгийн мэдлэг мэдээллийг тэлж байгаараа гэдгийг уриалаад энэ удаагийн нэвтрүүлэг өндөрлөе. Бидний урилгыг авч хүрэлцэн ирсэн гардаа баярлалаа, ажилтнаа амжилт хүсье. Баярлалаа.